Байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ балархай гişийн ялгах үүргийн баттгал хичээлийг хүргэж байна. Балархай гişг нь ямар тохиолдолд ялгах үүрэгтэй байдаг вүлээ хүүхдүүдээ? Зүйтэй, хэлний үзүүрийн энийн ард байгаа а, э, о, о. Хоолой гээгийн ард байгаа а, о, у. Үйл үгийн хээгийн өмнө байрлах а, э, и, о, у гişгүүд нь ялгах үүрэгтэй байдаг. Ялгах гişг бөгөөд ялгах үүрэгтэй болдог тийм үү? За тэгвэл одоо үгэнд эдгээр нь ямар үүрэгтэй байгааг За үгийг сайтар ажиглаараа хүүхдүүдээ. Эхний үг үнэр. За үнэр гэдэгт хоёрдугаар үеийн балархай гişг байна. Энэ нь ямар үүрэгтэй байгаа юм бол хүүхдүүдээ? Зүйтэй. Хэлний үзүүрийн энийн ард байрлах байна шүү дээ. Тэгвэл ялгах үүрэгтэй байдаг. За бүгдээрээ үүн дээрээ ийг залгая. Балархай гişг яах вэ? Зүйтэй, гээхдэггүй. Яагаад гээгдэггүй учрыг тайлбарлая. Зүйтэй, балархай гişг ялгах үүрэгтэй учраас гээхдэггүй байх нэ. За тэгвэл дараагийн үг зөгнөл. Зөгнөл гэдэгт балархай гişг байна уу? Байна хүүхдүүдээ, тийм ээ, хоёрдугаар үеийн байна. За тэгвэл одоо зөгнөл гэдэг дээр өөрийг залгавал балархай гişг нь яах вэ хүүхдүүдээ? Зүйтэй, гээхдэггүй. Яагаад гээхдэггүй байгаа юм болоо? Зүйтэй. Хэлний үзүүрийн энийн ард байрлах балархай гişг нь ялгах үүрэгтэй байдаг учраас гээхдэггүй байх нэ. За дараагийн үг сайтар ажиглаарай. Тарган гэсэн үг байна. За энэ дээр бүгдээрээ ийг залгая. За балархай гişг нь ямар үүрэгтэй байгаа юм болоо? Гээхдэх болов, гээхдэггүй болов? Зүйтэй, гээхдэггүй. Яагаад гээхдэггүй байгаа лээ? Хоолой гээгийн ард байрлах гээгийн ард байгаа а балархай гişг нь ялгах үүрэгтэй учраас гээхдэггүй байх нэ. За хоргол гэдэг дээр бүгдээрээ оор залгая. За балархай гişг яах вэ? Зүйтэй, гээхдэггүй. Яагаад гээхдэггүй байгаа лээ? Хоолой гээгийн ард байрлах балархай гişг нь ялгах үүрэгтэй учраас гээхдэггүй байх нэ. За норох гэдэг дээр оорыг залгая. За юу гэж бодож байна хүүхдүүдээ? Зүйтэй, үйл үг шүү дээ. Үйл үгийн хээгийн өмнө байрлах балархай гişг нь ялгах үүрэгтэй байдаг. Тийм учраас гээхдэггүй байх нэ. За учрыг тайлбарлаарай дэвтэр дээрээ хүүхдүүдээ. За унтах гэдэг үгэн дээр аарыг залгая. За бас яах вэ? Балархай гişг нь зүйтэй, гээхдэггүй. Яагаад гээхдэггүй байгаа лээ? Зүйтэй, балархай гişг нь ялгах үүрэгтэй учраас гээхдэггүй. Үйл үгийн хээгийн өмнөх балархай гişгийг ээж болохгүй байх нэ. Одоо бүгдээрээ дэвтэр дээрээ эдгээр үгсийг бичээд залгуурыг залгаарай. Балархай гişг яагаад гээгдэггүй юм болоо? Учрыг тайлбарлаарай хүүхдүүдээ. Урт эдгээр 8 үгэн дээр залгуурыг залгаад бас балархай гişг гээгдээгүй учрыг тайлбарлаж бичээрэй. За анхаарал